Улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны даргал Үндэ Жандсан Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кенигитэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Байнгын хорооны даргал Үндэ Жандсан анх дугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад болон үе үеийн парламентыг чадвархажуулах, хууль эрхцэн орчныг боловсронгуй болгоход тус сангийн үзүүлсэн техникийн дэмжлэгийн талаар товч ярьлаа. Тэрбээр энэ үеэр шинээр томилогдсон ирсэн суурин төлөөлөгчийн цаашдын ажилд амжилт хүссэн юм а. Суурин төлөөлөгч Марк Кениг манай улсад өнгөрсөн 1-р сард томилогдсон ирсэн талаар хэлээд хамтын ажиллагаанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тэрбээр аливаа асуудлаар улс төрийн эрх ашигаас илүү ард түмэн иргэдийн саналыг сонсох боломж олгодог зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байхтай холбогдуулан саналаа хэлсэн. Мөн орон нутгийн засаглал, нийслэлийн эрх зүйн байдал зэрэг чиглэлд хамтран ажиллах сонирхолтойгоо хэллээ. Азийн сангийн ерөнхийлөгч Дэвид Арнольд өнөөдөр манай улсад айлчлан ирэх учир талууд хамтын ажиллагааны талаар үргэлжлүүлэн уулзалт зохион байгуулж санал солилцохоор шийдвэрлэсэн юм а.